Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV-с телевизээс зохион явуулдаг урал даант цэнгант тань мэдхүйн асуулт хариулт буюу анхаа нэвтрүүлгийн шинэ дугаар хэлж байна. Өнөөдрийн дугаарт түүхэд 50 жилийн отойгоон энэ жил золгож байгаа дулааны цахилгаан станц 2 төрийн өмчөд хувьцаат компани инженер техникийн ажилтан албаалчид оролцож байна. Та бүхэнд амжилт хүсье. Эхний асуултыг сонсоорой. Улаанбаатар хотод анх цахилгаан гэрэл хэзээ ассан бэ? Хэдэн онд ассан бэ? 1931 онд. 1931 онд. Биш байна. Улаанбаатар хотод анх цахилгаан гэрэл хэдэн онд ассан бэ? 1916 онд. Хоёр үргэлж 1916 онд ашиглалтанд анх одоо цахилгаан гэрлийг залгаж Улаанбаатар хотод нийлүүлж байсан байна. Дараагийн асуултыг сонсоорой. Бүхэн гөрөөсийг хэдэн оноос агнахыг хоригдсан бэ? Бүхэн гөрөөсийг хэдэн оноос агнахыг хоригдсан бэ? Бүхэн гөрөөсийг хэдэн оноос агнахыг хоригдсан бэ? 1970. 1970 он. Биш байна. Бүхэн гөрөөсийг хэдэн оноос агнахыг хоригдсан бэ? Бүхэн гөрөөсийг хэдэн оноос агнахыг хоригдсан бэ? 46. 1936. 46. 46. Биш байна. Бүхэн гөрөөсийг хэдэн оноос агнахыг хоригдсан бэ? 1983. 1983 биш байна. 1936. 1936 биш байна. Бүхэн гөрөөсийг Дархан цаасд очиж агнадаггүй. хэдэн оноос агнахгүй болгож дархан цаастай болгосон бэ гэсэн асуулт байна. 1960. 1960 биш байна. Бүхэн гөрөөсийг хэдэн оноос агнахыг хоригдож дархан цаастай болгосон бэ? 1976. 1976 биш байна. Бараг миний бодлоор 40 гаруй жилийн өмнөөс ашиглаж агнахыг хоригдсон байх. Хууль дүрэн батлагдсан байгаа. Бүхэн гөрөөсийг хэдэн оноос агнахыг хоригдсон бэ? Хариулт чанга дээр 85 онд. 1985. Маш хол байна. Бүхэн гөрөөсийг хэдэн оноос агнахыг хоригдсон бэ? 1972. Хамаагүй хол байна. Бүхэн гөрөөсийг хэдэн оноос агнахыг хоригдсон бэ? 1995 оноос. 1995. Улам л холдоод байна. Бүхэн гөрөөсийг хэдэн оноос агнахыг хоригдсон бэ? 65. 1965 биш. Бүхэн гөрөөсийг хэдэн оноос агнахыг хоригдсон бэ? 1930. Чанга дээр 30. 1930. 1930 оноос агнахыг хоригдож дархан цаас тавуулсан баяр хүргэе. Монгол улс хэдэн оноос дэлхийн зуны олимпиад оролцож эхэлсэн бэ? 80. 80 он биш. Монгол улс хэдэн оноос зуны олимпиад оролцож эхэлсэн бэ? 90 оноос. 90 он чинь зуны олимпиад болсон. Монгол улс хэдэн оноос зуны олимпиад оролцож эхэлсэн бэ? 72. 1972 оны зуны олимпиад Монгол улс хаана оролцсон гэж? Монгол улс хэдэн оноос зуны олимпиад оролцож эхэлсэн бэ? 1972 оны 5 сард. Мюнхен олимпиад ихэд байна. 72 оны биш ээ. Монгол улс хэдэн оноос зуны олимпиад оролцож эхэлсэн бэ? 1968 он. 68 он биш ээ. Монгол улс хэдэн оноос зуны олимпиад оролцож эхэлсэн бэ? 63. 63 он олимпийн жил биш 4 жилийн зайтай явагддаг. 64. 64 баяр хүргэе. 1964 оноос эхэлж Монгол улс олимпиад оролцож эхэлсэн. Монгол улсад хэдэн онд эрчим хүчний систем үүссэн бэ? 1931. 1900 84. 64. 1964 онд баяр хүргэе. 1964 онд нэгдүгээр цахилгаан станцтай 35 кВт-ийн шугамаар холбогдсноор эрчим хүчний систем анх үүссэн ийм систем байна. Алх Монголын урхны шашны анхны хийдийн нэр юу вэ? Эрдэнэзуу. Эрдэнэзуу баяр хүргэе. Монгол улсын гол булгуур хууль нь ямар хууль байдаг вэ? Үндсэн хууль. Үндсэн хууль баяр хүргэе. Йодогийн төрлийн үүсгэж хууль явцыг анх тайлбарласан Английн байгаль судлаач нь хэрэг. Йодогийн төрлийн үүсгэж хууль явцыг тайлбарласан Английн байгаль судлаач юм бэ? Charles Darwin. Charles Darwin баяр хүргэе. Америк нэгдсэн улсын хууль тогтооход дээд байгууллагын нэр юу вэ? Конгресс. Конгресс баяр хүргэе. Монголчууд гэдэг ямар арга зүйн нэмийг байгуулж байгаа вэ? Хөнгөлөг ардчсан юм. Хүмүүнлэг иргэн ардчсан нэмийг байгуулж байгаа.
Түүгээр хитэн мөнгө номыг хэн бичсэн бэ? Багванд. Багванд. Монгол улс орнын Багванд. Орын хамаага ямар амтны дүрс бүхий бариутай байдаг вэ? Арслан. Арслангийн дүрс бүхий бариутай. Баярлалаа. Айлын эрхчлэл нөлөөнөөс болж хүн малын идэж ууш нэн ховорлож нийтээр маш их ажиглал үзэх цаг үеийг юу гэж хэлдэг вэ? Зод боллоо. Зод боллоо гэдэг. Баярлалаа. Өвөр цаас огторохгүй хараар биелэрч ажиглах цаг үеийг ямар зод гэж нэрлэдэг вэ? Харийн зод. Харийн зод гэж нэрлэдэг. Баярлалаа. Бус даавар хийсэн модон баган нуруутай орон Овоохоо. Овоохоо биш. Бус даавар хийсэн модон баган нуруутай орон Майхан. Майхан гэдэг. Улааны салан станц хоёр энэ компани 50 жилийн хугацаанд хэдэн дарга ажилласан бэ? 9 дарга ажилласан. Гон станц ажилласан 50 жилийн хугацаанд хэдэн ерөнхий инженер энэ станцд ажилласан бэ? 9 ерөнхий. 9 инженер ажилласан байна. Улааны салан станц хоёр төрийн өмчил хувьцаа компаниас төрөн гарсан ажилтнуудын авиат ажилтны нэр хэм бэ? Адил ш. Ажил үйл. Арс үндсэн хэдэн давхраас хүрэх вэ? 5 давхраас. 5 давхар ямар олон давхар юм бэ? Араа олон давхар байлаа. 3. Өнгөн хөрс жинхэнэ арсын хөрсөн үгээс 3 давхраас арс бүрддэг юм байна. Хамаг Монгол улсын анхны хаан Чингис хаан. Чангад Чингис хаан. ангуурч байна. Хамаг Монгол улсын анхны хааны нэр нь юу? Сүхэ. Хамаг Монгол улсын анхны хааны нэр нь юу? Хабуул. Хабуул хаан. Хамаг Монгол улсын анхны хаан Хабуул. Нэвтрүүлгийн ерөнхий вентгэгч, оюуныг сэргээгч Чингис хаан энергийн ундаа. Найдвартай элчин хүч, шин технологи, өөдрөг амьдралын төлөө бүтээсэн түүхт 50 жилийн ан баярын мэнд дэвшүүлье. Powerful punch. Here's Drogba, it's in. Now wouldn't you just know it? 3 minutes after Portsmouth miss a Shake that. Чингис хаан энергийн ундаа. Элчин хүчний ууган үлдвэр Дулааны 2 дугаар цахилгаан станцын уян ажилчид нийт хамт олонд түүхт 50 жилийн ан баярын мэнд дэвшүүлье. Оюуныг дэмжигч Очир Дагнис компани Найдвартай элчин хүч, шин технологи, өөдрөг амьдралын төлөө бүтээсэн түүхт 50 жилийн ан баярын мэнд дэвшүүлье. Монгол улсын анх дугаар богдын нэр юм. Жавцсан дом. Жавцсан дом будад 8 дугаар гэж ярьдаг тийм ээ. Тэр 8 дугаар богд анхны богд бол таа. Монгол улсын анх дугаар богдын нэр юм билээ. Цааназар. Цааназар. Монгол эмээдийн урд хойд хавтасны дөрвөн буланд бэхэлсэн суран оосыг юу гэдэг вэ? Ганцаг. Ганцаг гэдэг. Баярлалаа. Гарны аймгийн огон гараг тэдгэрийн дагуулыг судалдаг цоцол руу ханыг юу гэдэг вэ? Юу судалдаг гэдэг вэ? Одон гараг. Чамгади. Одон гараг. Судалдаг ухааны огон гараг гэдэг. Гарны аймгийн огон гараг тэдгэрийн дагуулыг судалдаг цоцол руу ханыг юу гэдэг вэ? Нэг судалгал уус тааранда ямар судалдаг гэх вэ? Одоо орон судал. Одон орон судал биш байна. Гарны аймгийн огон гараг тэдгэрийн дагуулыг судалдаг цоцол руу ханыг Гариг судал. гараг судал. Баярлалаа. Амьд бие махбодын шинж тэмдгийг уламд дамжуулах үүрэг бүхий улам систем материалын нэгжийг юу гэдэг вэ? Үр хөврөл. Үр хөврөл. Тэрүүгээр дамждаг зүйлийг асууад байна. Амьд бие махбодын шинж тэмдгийн уламд дамжуулах үүрэг бүхий улам систем материалын нэгжийг юу гэдэг вэ?
Гэн шүү дээ. За баярлалаа. Ардын жүжигчин төрийн шагнал хөгжмийн зохиолч удирдаач гончиг сумлаа аль аймгийн харьяат байна. Ардын жүжигчин төрийн шагнал хөгжмийн зохиолч удирдаач гончиг сумлаа аль аймгийн харьяат Баян хонгор. Баян хонгор аймгийн харьяат баярлалаа. Монгол улсын хэмжээнд хичнээн дулааны цэцэн станц ажиллаж байна. Далаа. Долоон станц ажиллаж байна. Нийт 7 ширхэг дулааны цэцэн станц Монгол улсад ажиллаж байна. Хэдэн онд Дархан хотын дулааны цэцэн станцтай холбогдож төвийн эрчим хүчний систем үүссэн байна. 1967. 1967 онд 100 гаруй киловаттын тусламжаар холбогдож төвийн эрчим хүчний системд төвийн хэсэг хэрэгжүүлж хоёр өвдөг нугалж өд улмыг зөрүүлдэн суухыг яаж зүгдэг вэ? Ихэвчлэн ярих хүнтэйг зулдаг да, тийм ээ? Хоёр өвдөг нугалж өд улмыг зөрүүлдэн суухыг яаж зүгдэг вэ? Завилт суух. Завилт суух гэдэг. Монгол хэлний завилт суух. Металлаар хийсэн мөнгөн тэмдэгтийг юу гэдэг вэ? Зас. Зоос гэдэг. Баярлалаа. Дэлхийд байдаг өсөж чаддаггүй ганцхан амьтан байдаг. Энэ амьтан нэр юу вэ? Энэ ямар амьтан бэ? Дэлхийд за баярлалаа. Энэ нэг найзаахад хүмүүс урхан өршөө гэж хэлдэг учир юу вэ? Энэ нэг найзаахад хүмүүс урхан өршөө гэж хэлдэг учир юу вэ? Яагаад ингэж хэлдэг юм бэ? Энэ нэг найзаахад хүмүүс урхан өршөө гэж хэлдэг. Ямар утгаас? Өгөж магадгүй. Чангади. Өгөж магадгүй. Энэ нэг найзаахад хүмүүс урхан өршөө гэж хэлдэг. Ямар учраас ингэж хэлдэг вэ? Гинтийн аваар өвчнөөс. Энэ нэг найзаахад хүмүүс урхан өршөө гэж хэлдэг. Бурхан өршөө гэдэг үг байдаг учраас тэгж хэлж байгаа. Яа. Бурхан өршөө гэдэг үг байдаг учраас тэгж хэлж байгаа. Өөр байдаг бол тэгээд бүгдийг хэлээд байна. Энэ нэг найзаахад хүмүүс урхан өршөө гэж хэлдэг. Ямар учраас ингэж хэлдэг вэ? Зүрх зогсч байдаг. Хариултыг авъя. Найзаахад Эвидийн хүндийн баруун дээд талд өрдсөний дур байрладаг том цул иргэнийг юу гэдэг вэ? Хэлэг. Элэг баярлалаа. Эвидийн хүндийн баруун дээд талд өрдсөний дур байрладаг юм иргэн байна. Хүмүүс бүгжийг янз бүрийн бэлгэлийг бодож аль хурундаа зүүхэ шийддэг. Тэгвэл зүүн гарынхан эрхийг хүрээнд бүгд зүүх нь юуны бэлгэл вэ? Хүнстэй мэддэг. Рүүг бэлгэлдэж зүүн гарын эрхийг хүрээнд бүгд зүүдэг вэ? Хаад нойд. Хаас нойд зүүдэг зүг. Эрхийг хүрээ? Тий. Зүүн гарын эрхийг хүрээнд бүгд зүүх нь юуны бэлгэл, юуг бэлгэлдэж ингэ зүүх юм бэ? Амар амгалан. Амар амгалан гэж байна. Зүүн гарын эрхийг хүрээнд юуг бэлгэлдэж бүгд зүүх юм бэ? Анд найз. Анд найз гэдэг ч юу? Тий. Анд найз олон цаа үсэг бодож юу? Тий. Хариу хариулахгүй байна. Юуг бэлэгдэж зүүн гарын эрхийг буруунд юуг хүсч бэлэгдэж зүүдэг вэ? Эд юу гаргахгүй гэж. Эд юу? Эд материалууд. Өөрийн Арцаа янз бүрийн хамгаалсан биш байна. Зүүн гарын эрхийг буруунд бүгд зүүх нь юуны бэлэгдэх юм бэ? Эрх мэдэл. Эрх мэдэл боёо хүмүүс хэлдэг зүүн гарын эрхийг буруунд зүүх юм байна. Монгол ардын зүйл цэцэн үгэнд ан ажил хоёр алд дэдэм яах гэдэг вэ? Зүрх. Алд дэдэм зүрх гэж ярьдаг. Манай Монгол орны хамгийн хадуу аршаан аль аймгийн нутагт байдаг юу гэдэг аршаан бэ? Баян хонгор аймагт. Аршааны нэр юу вэ? Шаргалжуут. Шаргалжуут баярлалаа. Манай орны хамгийн өндөр цагийн нэр юу вэ? Алтай том. Татан болдог баярлалаа. Монгол улсын хамгийн зүүн захын цагийн нэрийг хэлнэ үү? Орох гашууны бардал. Орох гашууны бардал хамгийн зүүн цаг байна. Монголын хамгийн зүүн захын цаг юу вэ? Сүүн ямар хатуу болов? Хамар хатуу болов? Сүүн хамар хатуу болов? Сүүн Монголын хамгийн зүүн захын цаг нэр нь юу вэ? 1
Монголын хамгийн зүүн захын цэгийн нэр юу вэ? Соёл жуул. Монголын хамгийн зүүн захын цэгийн нэг соёл жуулын модод хамар байна. Тэгвэл Монгол орны хамгийн нам дор цэгийн нэр юу вэ? Анти ямар хоцор вэ? Монгол орны хамгийн нам дор цэг хаан байрладаг түүнийг юу гэж нэрлэдэг вэ? Их нуруудын хотор. Их нуруудын хотор биш байна. Монгол орны хамгийн нам дор цэг ямар нурын хотор байна? Их нурын хотор. Их нурын хотор гэж хэлсэн шүү дээ. Монгол орны хамгийн нам дор цэгийн нэр юу вэ? Буур нуур. Чангади. Буур нуур. Буур нуур биш байна. Монгол орны хамгийн нам дор цэг Хөхнөрүүдийн хотгор. Хөхнөрийн хотор байна. Баяр хүргэе. Монгол орны аймагуудаас хамгийн олон ястан амьдардаг аймаг юу вэ? Ховд. Ховд аймаг. Хоёрдугаар Сэлэнг станцын шинэ зуухны яндангийн өндөр хэдэн метр вэ? 100. 100 метр өндөр байх нь баяр хүргэе. Станцын нэг тэмдэг байсан циклоны орой хүртэл хэдэн метр байх вэ? 42 м. Чангади. 42 м. 42. Биш байна. Билэн дөрөв. 45 м. 45 метр байх гэлээ. Станцын нэг тэмдэг циклоны орой хүртэл 45 метр байх гэлээ. Баяр хүргэе. Өдөш хамгийн тод харагддаг одын нэр юу вэ? Монгол юу гэж нэрлэдэг вэ? Үтсийн гэлэн. Үчиг гэлэн баяр хүргэе танд. Ном уншдах таана тийм сул доройхон намыг ямар зам гэдэг вэ? Ном уншдах таана сул доройхон 10. Тийм замыг ямар зам гэж нэрлэдэг вэ? Ном уншдах ёс зүйн таана 10 замыг ямар зам гэдэг вэ? Ном уншдах ёс зүйн таана 10 замыг ямар зам гэдэг вэ? Бач. Зовн зам бол зам гэдэг бол хийдийн одоо хоёр тал цуусан замдрын хамгийн толгой цуудаг. Хамгийн их битгүүх хамгийн ухаантай замыг чинь ёс уншдахтаа муу зам гэж хэлэхгүй дээ. Ном уншдахтаа тааруулсан замыг ямар зам гэдэг вэ? Балинчлам. Балинчлам чинь балин хийдэг зам. Хариулт хангалтгүй байна. Гэвш. Ном уншдаг ёс зүйн тааруулсан замыг чинь одоо тэр том цол гэвч цолоодсон тийм зам гэж нэрлэхгүй байц. Уншлаг муутай. Уншлаг муутай гэх бай. Тэрийг сайн мэдэж ба сонсох юм бол бидэн ном уншдаг ёс зүйн тааруулсан замыг Уншлаггүй лам. уншлаггүй зам байж таардаг шүү. Уншдаг тааруулсан яг бол муу тийм ээ. Ёс зүйн баг мэддэг баг сурсан тийм замыг Асманлаа. асман зам гэдэг шүү дээ. 90 градус цаас баг хэмжээтэй өнцгийг ямар үзэг гэдэг вэ? Хурц өнцөгт. Хурц өнцөгт баяр хүргэе. Тэнгэр танемэт хүйн асуулт асуулт төрүүлгийн шинэ дугаард энэ жил одоо 50 жилийн камойтой зогсож байгаа Дулааны Сэлэнг станц хоёр төрийн өмчит хувьцаат компани ажилтан албан хаагчид амжилт оролцож байна. Дараагийн асуулт. Тэмээний ноосыг дотор нь хоёр ангид. Ямар гэж нэрлэдэг? Хоёр ангид байна тэмээний ноос. Ахар зогдор. Чамд Зогдор ноос, ахар ноос гэх. хоньны ноосыг уртын ноос ахар ноос. Тэмээний ноосыг болохоор хоёр ангид. Хөвөр. Тэмээнээс хөвөр гардаг мэт. Адуунаас ямар ноос гэдэг вэ? Ир ноос, эм ноос. Эр ноос, эм ноос гэдэг юм. Дараагийн асуулт. Голд ямар чулуу байдаг вэ? Хатуу чулуу байна. Голд хатуу чулуу байдаг гэж юу? Голын чулуу дандаа зөөлөг байна. Голд ямар чулуу байдаг вэ гэсэн. Голд хурц өнцгтэй ирмэгтэй чулуу байдаг. Би тэр голд юу гэсэн хурцтай чулуу байсан. Голд ямар чулуу байдаг вэ? Хөрө. Голд хуурай чулуу байдаг. Аягүй. Монгол ардын зүйн засгийн үгэнд өөрийгөө бүү мат, бусдыг бүү яа гэдэг вэ? Моол. Бүү. Өөрийгөө битгий мат, бусдыг битгий яа гэдэг вэ? Зэмэл. Битгий зэмэл. Борооша. Зэмэл. Борооша. Нилээн хонцорч байна. Монгол ардын зүйн засгийн үгэнд өөрийгөө битгий мат, бусдыг битгий яа гэдэг вэ? Гоочл. Би юу вэ? Хаана? Монгол ардын зүйн засгийн үгэнд өөрийгөө битгий мат, бусдыг бүү бусдыг санахгүй байна. Монгол ардын зүйн засгийн үгэнд өөрийгөө битгий мат, бусдыг бүү Бас. гэж шүү дээ.
Улга. Улганы эрийг мангас гэдэг. Мангасгүй байна. Ямар амьтны эрийг мангас гэдэг вэ? Хаалц. Хаалцны эрийг мангас гэдэг. Ямар амьтны эрийг мангас гэдэг вэ? Мангас гэсэн. Мангас үлгэр гардаг мангас гэдэг шиг нэрлэгддэг. Яг адилхан нэрлэгддэг. Нэр нь тэгж нэрлэгддэг ийм амьтан байна. Хөгтөн амьтан. Үүс ноос нь үнэ. Алмас. Алмас хаана вэ? Алмас би юу? Ямар амьтны эрийг мангас гэдэг вэ? Ямар амьтны эрийг мангас гэдэг вэ? Ямар амьтны эрийг мангас гэдэг вэ? Савдаг. Савдаг гэж ямар амьтан вэ? Савдаг. Орон савдгийн нэр юм гэж ямар төстэй ямар өндөр намаар ямар амьтан вэ? Хаана? Минж. Минжны эрийг савдаг. Мангас гэдэг вэ? Ямар амьтны эрийг мангас гэдэг вэ? Хөгтөн амьтан байх шүү. Үс ноос нь үнэтэй. Ямар амьтны эрийг мангас гэдэг вэ? Шилүүсний эрийн. Сарлагын хэжлүүрийг дагаж ургасан урт усыг юу гэдэг вэ? Сарлагын хэжлүүрийг дагаж ургасан урт усыг юу гэдэг вэ? Савг. Савг гэдэг. Баяр хүргэе. Сарлагын савг гэдэг баяр хүргэе. Монгол хүний хэрэглэл ганц хэдэн хэсгээс бүрддэг вэ? 3 хэсгээс бүрддэг. 3 хэсгээс бүрддэг баяр хүргэе. Монгол саруу хэсгийн 3 хэсгээс ганц бүрддэг. Болор тол гэдэг эрдний зохиолд Монголын юуны тухай бичсэн байдаг вэ? Монгол улс орны юуг хадгалж, юуг бидэнд харуулахаар үе дамжин ирсэн тол үлээ. Түүх. Түүхийг бидэнд өртөөцгөн зүүн зүүнээс авчихсан энэ сайхан төлөвшөлтэй. Монголчууд адууг ямар хошуу тамхин гэдэг вэ? Халуун шүү. Халуун хошуу тамхин гэдэг. Түнмөрөн байдаг. Монголын уран сайхны юу гэдэг нэртэй кинонд Данзан Сүхбаатар дээр орж ирэхдээ Оросын хөрөнгөтнүүд мөн чих юм хийжээ. Тэр капитализмыг алгаснаа гэдэг чи байдгүй хэрэгэ гэж хэлдэг байлаа. Намрын халуун өдрүүд. Биш байна. Намрын халуун өдрүүд кинонд дэр тэгж хэлдэггүй байна. Данзан Сүхбаатар дээр юу гэж хэлдэг байлаа? Өглөө юм болов? Өглөө кинонд баяр. Манай Монголын гол нутагт амьдардаг хүмүүс хэнийг ажаа гэж дууддаг үлээ? Аавга. Аавыг ажаа гэдэг баяр хүргэе. Уулын үер гэж арамааныг хэн бичсэн? Дандусов. Дандусов гавшаа. Уулын үер гэж арамааныг хэн гэдэг зохиож бичсэн бэ? Бандрагч. Бандрагч гавшаа. Уулын үер гэж арамааныг хэн гэдэг зохиож бичсэн бэ? Лододом. Лододом гавшаа. Уулын үер гэдэг арамааныг хэн гэдэг зохиож бичсэн бэ? Гэрэнчиг ба. Гэрэнчиг гавшаа. Уулын үер гэдэг арамааныг хэн гэдэг зохиож бичсэн бэ? Би дөнгөж цайтан гэж байсан. Лодонгийн төдөв бичсэн. Дэлхийн хамгийн их улс орн байдаг хэвийн нэр юу вэ? Европ. Европ төв. Эдгээр хоёр нарны тэмээ гэж ямар тэмээ гэдэг вэ? Нэг бүхтэй. Нэг бүхтэй тэмээ нарны тэмээ. Өөрөөр хэлбэл уул аль аймгийн нутагт байдаг вэ? Хинтээ аймгийн. Хинтээ аймгийн нутагт байдаг. Баяр. Шидийг юугаар хийдэг вэ? Мод. Шидийг мотор хийдэг гэж юу? Баяр хүргэе. Анцтай бүлэглээ баяр хүргэе. Шидийг юугаар хийдэг вэ? Чулуу. Ямар чулуу? Ариу цагаат байна. Шидийг юугаар хийдэг вэ? Шидийг юг хайлж хийдэг вэ? Элсээр хийдэг. Элсийг хайлж хийдэг. Баяр хүргэе. Монголчууд хамгаар юу тамгалтыг цэрлдэг? Монголчууд хамгаар юу тамгалтыг цэрлдэг вэ? Монголчууд хамгаар юу тамгалтыг цэрлдэг вэ? Газар. Газар тамгалтыг цэрлдэг. Баяр хүргэе. Хамгаар газар цэрлдэг. Өнөөдөр 50 жилийн өмнө тэмдэглэж байгаа Улааны цалин станц 2 энэ компани анх ямар нэртэй байгуулагдаж байсан бэ? Толгойн цэглэх станц. Толгойн цалин станц гэж байгуулагдаж байсан байна. Энэ цалин станцад ажиллаж байсан Ахмад ажилтан Сахилгаан хэмээн олон давтарсан бүхий нэрийг хэлдэг. Аймгийн алтан цогтой бүх байсан. Мөнхөө. Сахилгаан мөнхөө гэж орон даяараа би түрүүж хайх байсан. Тэр одоо
дараа тэрний хувьд өөрөөс тэрийг халдвартай бөхөө энэ станцад ажиллаж байсан байна. За дараагийн асуулт 6 кВт-ийн хэдэн шугамаар хэрэглэгчдийг өөрийн шинээс хангадаг байна? 17. 17 шугамаар хоёрдугаар цэгийн станц хэрэглэгчдийг хангадаг байна. Хоёрдугаар цэгийн станцын хамгийн олон хүнтэй үйлдвэрлэлийн нэгжийг нэрлэнэ. 100 цэг. 100 цэг хамгийн олон хүнтэй. Хүн амын хэрэгцээг цэглээнаар хангах энэ үйлсэл зүтгэдэг ийм санхүү компани байна. Япончуудын одоо хэрэглэж байгаа ханз анх ханаас татсан. Ямар улсаас? Хятад. Хятад зөв баярлалаа. Түүний одоо Японоос хэрэглэж байгаа. Японы дэлхийд алдартай брэнд цагны нэр юу вэ? Seiko. Seiko баярлалаа. Монголын малчин ардууд юу хийхийг хамтын хөдөлмөрийн баяр гэж үздэг байсан бай. Ски. Эски хийхийг хамтын хөдөлмөрийн хэрэгсэл гэж үздэг. Баяр наар хийхийг ийм санхүү үздэг. Азархан бороо гэж ямар бороо гэж? Их усрахай юу? Уста. Мөндөртөө. Өөр юм шиг. Салхитай. Түр зуурын ширүүн Австралийн эмчтэй тун ажиллаханд түүнээс 1000 дахин бага гэж хэлж болохоор нэгэн нэрэг чамтныг юу гэдэг вэ? Алагдаах. Алагдаах. Баярлалаа. Амаг Монголын хаан Хабул өөрийн хаан ширээг хэнд задамжуулж өгсөн байна. Юсуфэт. Юсуф Хабул хаанаас ширээ авах байсан гэж үү? Хабул хаан өөрийн хаан ширээг хэнд задамжуулж өгсөн бэ? Амбага хан задамжуулж өгсөн баярлалаа. Цагаан цайгаар холилдсон ор тусмын мөрийг ямар өнгийн мөр вэ? Ямар мөр вэ? Бүген. Цагаан цай. Бүген биш үү? Яа. Буурал. Буур гэх бай. Цагаан цайгаар холилдсон ор тусмын мөрийг ямар өнгийн мөр вэ? Саарл. Саар гэх бай. Цагаан цайгаар холилдсон ор тусмын мөрийг Шарга. Шарга гэх бай. Ер нь цагаан цайгаар холилдсон цагаан тусмын мөрийг Монгол хүнийг хэлээд хэлдэг. Ямар мөр гэдэг вэ? Бормор. Бормор буюу боргон мөр баярлалаа. Дээрвид Монгол айл 930 он ямар цай өгдөг байсан бэ? Хүдэн цай. Хариулт хангалт байна. Ямар цай өгдөг байсан бэ? Хар цай. Биш байна. Өртийн цаг Монгол айл 930 он ямар цай өгдөг байсан бэ? Халуун цай. Халуун цай өгдөг шүү дээ. Өгдөг шүү. Халуун. Заавал шинэ буслахсан цай өгнө. Зөө баярлалаа. 930 он шинээр цай чанд өгдөг. Ийм ёстой сайхан. Дараагийн асуулт сонсоорой. Хүмүүс хоорондоо нагшин тунгал хүү гэж мэндэ мэдсэн. Тэгвэл нагшин гэдэг нь юу гэсэн үг вэ? Биеийн хүндэтгэл. Биеийн төлөөний нэр. Хоёр герман улс хэдэн онд нэгдсэн бэ? 1985. 85 онд нэгдэг байсан. Хоёр герман улс хэдэн онд нэгдсэн бэ? 89. 1989. Тэрнээс чинь жаахан дараа байна. Хоёр герман улс хэдэн онд нэгдсэн бэ? 90 онд. 1990 онд хоёр герман хоорондоо нэгдсэн. Баярлалаа. Монгол хамгийн анхны хөгжимт жүжиг юу гэдэг жүжиг вэ? Саран хөхөө. Саран хөхөө. Баярлалаа. Саран хөхөө хамгийн анхны хөгжимт жүжиг байна. Монголчуудын дээдэс хадаргууд дундаас даш хадаг, самбай хадаг, сон хадагны аль нь илүү үнэтэй вэ? Бас. Даш хүндэм цаа. Тэгвэл танд маш их боломж таарна. Хоёроос одоо нэг юм таавал юм байна шүү дээ. Самбай хадаг, соном хадаг хоёрны хоёр хадагны Соном хадаг. соном хадаг илүү үнэтэй гэнэ. Тэгээс төлөвлөсөн зохион байгуулалтын уралдаан цэнгийн танил мэдгүй анхаа нэвтрүүлгийн одоогийн дугаартаа 50 жилийн түүхтэй Дулааны цэглэн станц 2 компани инженер техникийн ажилтан албаагт оролцсноос Дулааны цэглэн станц 2 компани зуухан цехийн үндсэн тоноглолын засварын инженер Мягмар Хүүгийн энх төвшин инх хөдөлгөөнтэй баярлалаа.